За юу яцхан манайхан Crime Story суугтаа эргээд тавтамаар л та манай суугийг анх удаа сонсч байгаа бол энэ хүү сууг маань бас явдлалан бодит гимдэргийн талаар ярьдаг сууг байгаа. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ 2022 онд болсон тухайн үедээ сошиал хариулт нэлээд вайрал болж исэн нэгэн гимдэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. За ингээд хэрэглээгөө харцгаая. Өнөөдрийн дугаар дээр ярих охиныг Маккензи Шрила гэдэг би цаашдаа Маккензи гээд дуудаад явъя. Маккензи 2004 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Ohio мужид мэндэлсэн. Маккензи аав, ээж, эгчийн хамт дөрвөлэн амьдардаг. Тэгээ аав нь олон жил багш хийсэн хүн байсан болохоор Маккензигийн гэр бүл бол байшин, машин гээд хэрэгцээтэй бүхий л зүйлтэй дундаж сайхан амьдралтай айл байдаг байсан. Маккензигийн хувьд бол багын л эрх зураараа өөрийн авна гэсэн бүхнээ авдаг, аав ээж нь хүссэн бүхнийг нь авч өгч эрхлүүлдэг тийм эрх охин байсан. Тэгээ багаасаа дуртай бүхнээ авч хийхийг хүссэн бүхнээ хийдэг байсан Маккензи өсвөр наснд хүрээд бүр их задгаа чөлөөтэй болж эхэлсэн. Бүхий л өсвөр насны охидын адил Маккензи сошиал медианд нэлээд гүн орсон. Тэгээ тэр тусмаа TikTok-т бол бараг л тонцсон гэж хэлэхэд бол хэлцэхгүй. Тэгээ Маккензи дөнгөж 15 настай байхдаа л өөрийнхөө өдөр тутмын амьдрал, загварын талаар ойлголт гээд ер нь бүх зүйлээ TikTok дээр оруулдаг болчихсон. Маккензи тэгээд нэлийн залуухан ч гэсэн хөөрхөн, царайлаг, загварлаг, галзуу тийм эрх чөлөөтэй төрлийн охин байсан болохоор түүний дагагчд нь бол бас нэлийн хурдан, хурдцтай өссөн. Тэгээ сүүлдээ бүр жижиг хувцсны брэндүүдээс хүртэл хамтран ажиллах саналууд ирдэг болсон. Маккензи Mean Girls гээд киноны Regina George-ыг шүтдэг байсан. Тэгээ яг л гээд тэр киноны дүр шиг сургуулийнхаа хамгийн шилдэг хөөрхөн гэсэн охидуудтай нийлж нэг тийм скотчийг юм бүрдүүлээд сургуулаараа бөөндөө тав зургуулаа алхдаг байсан гэж аав бүр. За тэгээ та ер нь энэ киноны яг энэ дүрийг хэрвээ мэддэг бол ямархуу ер нь характертай охин байсныг нь бол төсөөлж байгаах. Маккензи тэгээд ер нь цаг хугацаа өнгөрөх тусам улмал галзуу, хэтэрхий эрх чөлөөтэй хүссэн бүхнээ хийдэг, чадахгүй бол заавал хийх гэж улаардаг, сургуулийнхаа хүүхдүүдийг дээрлэхдэг. За тэгээ өсвөр насны тийм нэг жоохон буруу хүмүүжлтэй охин болоод сүүлдээ бол хуурчсан. Тэгээ энэ хугацаанд аав ээж нь бол охиныгоо юм жаахан галзуу дураараа л болохоос биш хамгийн сайн охин нь бол хэвээрэл байгаа гэж бодсоор л байсан. Маккензи ердөө 16 наснда хар тамхи, арх, тамхи бол хэрглэж эхэлсэн. Тэгээд 16 наснда сургуулийнхаа нэгэн хөвгүүн цай болсон. Тэр нь бол Dominic Russo гэх нэртэй Маккензигаас 2 насаар ах тийм хүүхэд байсан. За Доминикийн хувьд бол Маккензиг бодоход арай тайван, аав ээжтэй цустай, том мөрөөдөлтэй, сургууль ангийнхандаа хүндлэгдсэн нэг юм байсан. Тэгээ Доминикийн хувьд бол дуу хөгжимд үнэхээр сонирхолтой байсан учраас хөгжмийн продюсер болох мөрөөдөлтэй ийм хүү байсан. Маккензи Доминик дурласан даруйда араас нь гүйж хамтдаа цагийг өнгөрөөж Доминик ч гэсэн Маккензи дурласнаар 2021 онд энэ хоёр бол албан ёсоор үерхэж эхэлсэн. Тухайн үед 2021 он гэхээр Маккензи 17 настай, Доминик харин 19 настай байсан гэсэн үг. Тэгээд үерхэж эхэлсэн цагаас л бүх цаг хугацааг ер нь бол энэ хоёр бол хамтдаа өнгөрүүлдэг болсон. Тэгээд сошиал хаягууд дээрээ хамтдаа аз жаргалтай байгаа зургуудаа бас хийж нийтэлж эхэлсэн. Маккензи Доминик хоёр үерхэж эхлээд удаагүй байхдаа ер нь хоёр талын гэр бүлүүдтэйгээ танилцчихсан. Тэгээд хинийхэн тамаагүй гүртэн очиод хончдөг, хамтдаа цаг хугацааг өнгөрүүлдэг байсан. Тэгээд үерхэд удаагүй байхдаа Доминик ер нь баг багаар Маккензигийн муухай нөгөө ааш арын шингэн бол таних эхэлсэн. Тэгээ Маккензи Доминикийг өөр эмэгтэй хүнтэй ярьж байгааг нь харах юм бол шууд очиод нөгөө эмэгтэйг энтэй хэрэлдчихдэг, бараг түлхээд авдаг тийм галзуу хартай охин байсан. Тэгээ байн уцыг нь үздэг, бүх сошиал хаягуудынхаа нууц үгийг өг гэж хүртэл дарамтлагдаг болсон. Сүүлдээ Доминикийн найзууд нь хүртэл хэлсэн. Тэгээ чи үнэхээр өөр хүн болчих чи ээжээ салж болохгүй юу гэхэд нь би салмаар байгаа ч гэсэн шалтгаанууд байгаа учраас би хамт байгаад байгаамаа гэд Доминик бол найзуудтай хэлдэг. Тэгээд уг нь бол Маккензи чинь тухайн үед 2021 он гэхээр 17 настай жоох охин ирнэ. Яаж юм амар байт юм бол үнэхээр гайхмаар. Сошиал медиа дээр хоёр хос аз жаргалтай инээсэн зургуудаа хийж ясан ч гэсэн цаанаа бол үнэхээр токсик осууд байсан. Тэгээд ингээд жил гараа хамтдаа байсны дараа Доминик бол эцэст нь Маккензигээс салахаар шийдсэн.
Тэгээ Маккензигийн хувьд бол мэдээж энэ шийдвэрийг бол хүлээн зөвшөөрч чадаагүй, уйлж нэг үзээд, гэрт нь очиж нэг үзээд, амь насанд нь занал хэлж нэг үзээд, өөрийгөө хүлээгэж үзээд ер нь янз янзаар л үзчихсэн. Тэнийг удаа Маккензи Доминикийн гэрийн гадаа ирчихсэн. Хаалгаа хэрвээ нээхгүй бол энэ бүхэн одоо маш том асуудал үүсгэн шүү, би чамд амлаж байна гэд ярьж байгааг нь Доминик бүр өөрөө ингээд утсаараа бичиж аваад найзууд руугаа явуулсан байдаг. Доминик салахыг маш их хүссэн ч гэсэн тэгээд буцаад Маккензи бол хизээж бууж өгөөгүй учраас Доминик яах чаргагүй буцаад нийлсээр л байсан. Тэгээ 2022 оны 7 сарын 30-ны өдөр Маккензи Доминик хоёр хамтдаа одоо буцаж нийслэхийн дараа удаагүй байхдаа хаус партинд явахаар шийдэж тэгээ оройн нь бол хамтдаа явсан. Нийлээд удаагүй байхдаа анхны явсан парти учраас оройжонгойл хөтлөлцөө тэрэлдээд хамтдаа цагийг өнгөрүүлсэн. Тэгээд шүнжэнгөө шуудсныхаа дараа 5 цаг өнгөрч явахад Маккензи бараг л одоо уугаад тасарчихсан байсан Доминикийг гэртээ харьяа гэд сэрээсэн. Тэгээд Доминик тухайн үед нь бол сэрээд явах жахт нь бол Доминикийн бас нэг найз нь би замдаа бууж болох уу гэд асуухт нь Маккензи зөвшөөрснөөр тэр хураг бол шөнийн 5 цаг өнгөрч явахт нь Маккензи, Доминик, Доминикийн хамгийн сайн найз нэг гуруулаа бол партинаас гараад харихаар бол гарцгаасан. За энэ хүү цуг гарсад Доминикийн сайн найз гээд байгаа хүүхдийг болохоор Дэвин гэдэг 19 хүн настай байсан тухай үедээ тэгээд нэлийн хүнд хэцүү бага насыг өнгөрүүлж 2010 онд сайн айлд өргүүлж чадсан юм билээ. Ер нь бол тийм одоо хасрамжийн газруудаар нэлээд олон жил явж байгаад 2010 онд одоо тийм өргүүлсэн ийм хүү байсан. Тэг хичээлдээ маш сайн байснаас гадна Америк хөл бөмбөг нэлээд сайн дагуулдаг авьяаслаг хүү байсан. Ахлах сургуулаа төгсөөд Дэвин өсчний сургалтанд суухыг аав ээжээсээ гуйсан. Тэгээд аав ээж нь зөвшөөрөөд тэгээд өсчний сургалтанд тухайн үед бол сууж исэн юм байлээ. Тэгээд өөрийнх нь ер нь хамгийн том хүсдэг мөрөөдөл нь одоо тухайн яг амьдардаг таавндаа юм том өсчний газартай болох мөрөөдөлтэй байсан юм байлээ. За ингээд тухайн үед бол 7 сарын 30-нд партинд очиод 12 өнгөрчихсөн учраас 31-ний үүрээр партинаас гарсан гэсэн үг. Тэгэхээр 2022 оны 7 сарын 31 гэхээр Маккензи бол арай л 18 нас хүрээгүй 2 өдрийн дараа 18 нас хүрэхсэн. Тэгэхээр стил 17 настай байсан бол тухайн үед бол Доминик 20 настай, Дэвин бол 19 настай байсан байнамаа. Партинаас гараад Маккензи өөрийнхөө Toyota Camry маркийн автомашинаа унаад хөдөлсөн. Тэгээд хажуудаа болохоор найз залууга суулгаад ард нь бол Дэвин гэх одоо Доминикийн найзыг нь суулгаад хөдөлсөн. За тухайн яг партинаас ирж байгаа гудамжны камераас нь харахад Маккензи эхлээд нэлээд машинаа ингээд тайван жолоодж байгаа нь бол харагдчихсэн. Тэгээ баруун эргэгтэй хүртэл ингээд хинч байхгүй байхад хүртэл баруун эргийг тохиогоо өгөөд өгж байгаа нь бол бас камерт бол харагдсан. За баруун эргээд нэлээд хэсэг явсныхаа дараа Маккензи гинтл хаазаа тултал гიშгэж цагт бараг 160 км/цагийн урттай давхисаар яг энэ хурдаараа явсаар байгаа замын төгсгөлд байгаа нэг том байшинг бол мөргөөд зогссон. За тэгээд мэдээж ийм хурдтай явж байгаад мөргсөн учраас Маккензигийн унжсэн Camry маркийн автомашин бол танигтын аргагүй болсон. Тэгээ машин нь яг л бүр ингээ мушгаа тавьчихсан юм шиг, ийм хоёр хуваагдчихсан юм шиг харагдчихсэн. Тэгээ осол гарсан яг тэр хавьд бол дандаа ийм офис үйлдвэрүүд байдаг байсан учраас энэ ослыг бол сонссон хүн бол тухайн үед бол өөрийн 5 цаг 40 минутын үед бол хинч сонсоогүй. Тэгээ осол гарснаас 45 минутын дараа хамгийн анхны хүн бол энэ ослыг харснаар 911 руу залгаж дуудлага өгсөн. Цагдаа нар дуудлага авснаас хойш 1 минутын дараа ослын газар ирж үзэхэд машин нь бараг ийм хоёр хуваагдчихсан. Машины уртлын хэсэг нь бол бараг байхгүй болсон, ийм чихгдсэн байдалтай байгааг нь бол олсон. Тэг харамсалтай нь жолоочийн хажуугийн судалд сууж исэн Доминик болон ард сууж исэн Доминикийн найз Дэвин хоёр бол ослоос амьд гарч чадаагүй газар дээрээ амьсгал хураасан. За харин жолоог барьж явсан Маккензи харин ухаангүй байсан ч гэсэн ямартайч амьд байсан. Тэгээд амьд байсан мэдээж хамгийн том шалтгаан нь бол Маккензи ганцаараа бүсээ зүвчихсэн байсан учраас ер нь бол амьд үлж чадсан байх гэж цагдаа нар үзэж байгаа. Тэгээд дээрээс нь нэмээдээс нөгөө airbag энэ төр нь дадарсан байсан учраас Маккензи үлийн аимшигтай ослоос ганцаараа амьд гарчвал чадсан. Амьд үлдсэн Маккензи ухаангүй маш олон шархтай байсан учраас яаралтай эмнэлэгт хүргэх
шаардлагатай учраас бүр нисдэг тэргээр бүр эмлэвт аваачиж хид хідэн хагалгааг бол амжилттай хийсний дараа эмч нар ямартаж Маккензиг бол амьдрал 8 наснд нь бол хөнөөлгүй юм гэмтлүүд бол байна гэд гэрээхэнд нь хэлсэн. За харин нөгөө талд мэдээж цагдаа нарын хувьд бол амнасаа алдсан хоёр залуугийн гэр бүлийнхэнд нь хэлэх шаардлагатай болсон. Тэгээ Доминикийн гэрт нь очиод ээжт нь хэлж байгаа бичлэг нь бол бүтнээрээ YouTube дээр байдаг юм билээ. Тэг мэдээж ямар ч ээж хүний хизээж сонсож болохгүй хэцүү мэдээг бол цагдаа нар хэлэхэд Доминикийн ээж бол шууд л газар дунаад, уйлаад, хашгираад сүүлдээ бүр амьсгалж чадахгүй болж байгаа нь бол харагддаг. Цагдаа нар тэгээ хэдий Доминикийн ээжийг тайвшруулах гэж хичээсэн боловч ээж нь бол ерөөсөө тайвшраагүй. Тэгээ Дэвний бас өргөж авсан гэр бүлд нь энэ хэцүү мэдээг хэлэхэд бол үнэхээр аимшигтай шоконд орж байгаа нь бол бас харагцсан. За асуудал болсон машинаас бол бэлэн мөнгө болон масууруулах бодис илэрсэн. За яг тэр машинаас олсон хар тамхи нь бол шинжилгээгээр Маккензигийн цуснаас бас олсон. Тэгэхээр тухайн үед бол Маккензи энэхүү асал гарах үед бол Маккензи масууруулах бодис бол хэрэгжилчихсэн байсан нь бол тодорхой болсон. Тэгээ Маккензи хаалгаанаас амжилттай гарч ирээд юу өсөн талаар бол түүнд мэдээж бол цагдаа нар хэлсэн. Тэгээд хоёр найз ч харамсалтайгаар амд орж чадаагүй гэхэд Маккензи бол маш их уйлж бүгд миний буруу, намайг уучлаарай гэд уйлж исэн. Хаалгаанаас гараад удаагүй байхдаа одоо аюулгүй гэсэн эмч нарын дүгнэлт гарсан учраас Маккензи гэртээ харсан. За нөгөө талд бол харамсалтайгаар амнасаа зууртаар алдсан хоёр залуугийн оршуулах ёслол бол зэрэг болж исэн. Цагдаа нар бол эхэндээ масуурсан үедээ жолоо иржсэн. Тэгээ гин тухайн алдаад ийм аимшигтэй золгүй асал гарсан гэж бодсон боловч ослын талаар судлах тусам илүү мөрдөн байцаалт явуулах тусам магадгүй энэ бол бас асал биш байж болох юм гэсэн таамгийг бол зарим цагдаа нар бол гаргаж исэн. Асал гарсны дараа Доминикийн ойр дотны бүх найзуудаас нь мэдүүлэг авч эхэлсэн. Тэгээд энэ бол бас найзуудаас нь авсан мэдүүлгээс харахад найзууд нь бол ер нь энэ бол асал биш байсан баха. Би Маккензиг Доминиктэй яаж харьцдгийг нь яаж уцаар ярьж байгааг нь ер нь бол би өөрөө сонсч ирсэн. Маккензи Доминикийг бол хаалах болно. Чи эргээд нийлэхгүй бол би яг надтай уулзахгүй бол чамд муу зүйл тохиолдноор зандаа замл хэлдэг байсан. Тийм болохоор Доминик бол Маккензигаас салж чаддаггүй байсан гэж найзууд нь хэлсэн. За тэгээд Маккензи бүр өөрийнхөө энэ Toyota Camry маркийн автомашинаар чамайг би дайрж алнаа гэж хүртэл хэлж исэн удаа байт юм хэлээ. Асал гарснаас 2-7 хоногийн өмнө Маккензи Доминик хоёр хэрэлдээд гудамжинд яг машинд суу, би чамайг энэ машинтайгаа суулгаж агаад хоёулаа хамтдаа өхөе гэж сүртүүлсэн мэрээ. Тэгээ Доминик бол тухайн үед бол яагаад машин суугаагүй ээжигээ дуудаж байсан удаатай мэлээ. Тэгээ ээжигээ дуудсан ч юм бол Маккензи тухайн үед бол яваад өгсөн гэсэн. Цагдаа нар мөрдөн байцаалтаа явуулж авах хооронд нөгөө талд бол Маккензи эмнэлгээсээ гарсан. Тэгээд эмнэлгээсээ гараад хэдхэн өдрийн дараа хийсэн хамгийн ихний зүйл нь бол Маккензи тэрэгэнцэртэй нэлийн ил цадгаа ховц өмсчихсэн тоглолт үзээд явж исэн. Тэгээ энэ нь бол уу гашууга барж дийлэхгүй байгаа хоёр залуугийн гэр бүлд бол маш хүндлэлгүй муухай санагдчихсэн. Маккензигийн хаалгаанууд амжилттай болсон нэлийн бараг л ер нь эрүүл болсон учраас тэрэгэнцэртээрээсээ ч гэсэн бууж сошиал медианд бол эргээд ирсэн. Тэгээ ослын талаар маш олон том сайтууд дээр мэдээллүүд гарч ирсэн болохоор Маккензигийн Instagram бол гинтл маш олон дагагчтай болсон. Тэгээд чиний буруу биш шүү, хүчтэй байгаарэ, чи бол үзэсгэлэнтэй гэх юм бит комментууд бол ирсээр байсан. Маккензигийн хувьд бол харин өдөр тутмын амьдралаа харуулж бүр юу ч болоогүй юм шиг элтвийн TikTok-уудаа бол хийсээр л байсан. Тэгээ осол гарснаас яг 3 сарын дараа буюу эмнэлгээс гараад хэдхэн 7 хоногийн дараа 2022 оны 10 сарын 31-ний өдөр Халлоуины өдөр байсан. Тэгээд Маккензи юм хар тамхи шиг нэг юм лүк бүрдүүлээд бас нэг лүк нь болохоор яг юм өгсөн хүн шиг цогцсшиг гэх юм уу тийм костюм өмсөд зураг бичлэгээ дараад энийгээд Халлоуин партинд явсан байдаг. Тэгээ осол гараад 1-2 жил ч өнгөрөөгүй 3 сарын өмнө өөрийнх нь 2 жил үргэлжсэн хайртай залуу нь өөрөөс нь болоод амнасаа алдсан байхад тийм Халлоуины баяраар юм цогцос болоод ингээд инээж ханаагаад байж гин гэдэг үл үнэхээр аимшигтэй санагдчихсэн хүмүүст бол тэгээд тухайн үед бол Доминикийн болон Дэвний гэд бол найз нөхдөд нь ингээд үнэхээр сэжигтэй санагдчихсэн учраас түүнийг шалгах хүсэлт бол цагдаа нарт тавьсан. Тэгээ гэр бүлийнхнээс нь хүсэлт ирэхээс өмнө цагдаа нар бол угаасаа аль хэдийн энэ ослыг бол үнэхээр санамсаргүй асал байсан уу?
Эсвэл гэмт хэрэг буюу санаатаагаар хоёр хүний амьнасанд хүрсэн хэрэг байсан уу гэдгийг бол шалгаад эхэлчихсэн байсан. 2018 оны Toyota Camry маркийн автомашин нь ямар ч асуудалгүй хэрэглээний ямар ч эвдрэлгүй гэж ер нь бол шинжилгээгээр бол орлогоогоор ч юм уу гарсан. За машины хайрцагнаас үзэхэд бас хизээ ер нь яаж хаазан дээрээ хэр удаан гიშгсэнийг нь бас харж болдгийм шиг үлээ. Тэгээ Маккензи баруун гар тишээ дохио өгч иргэснийхаа дараа хаазан дээр гიშгээд барилга мөргөх хүртлээр нэг ч удаа хөлөө хаазнаас аваагүйсныг нь бол цагдаа нар ямар нэгэн байдлаар илрүүлж чадсан. Цагдаа нар яг тухайн үед нөгөө ослын газар очиод Маккензиг ингээд гаргах гэтэл хөл нь бүр яг таазан дээрээ ингээд бүр шаландаа тултал гიშгчихсэн хэвээрээ байсан гэдэг бүр. За тэгээ баруун эргээд яг тэр чигээрээ явсан зам нь бол яг ингээд чигээрээ явсаар агаад мөргсөн бол арай өөр зүйл мөргөх байсан хэдий ч машина баг зэрэг ингээд эргүүлээд яг тэр том байшинг бол мөргсөн. Тэгэхээр Маккензи бол ерөөсөө ухаан санаагаа бол алдаагүй өөрөө юу хийж явж байсныг бол мэдчихсэн гэж бол цагдаа нар бол үзэж байгаа. Маккензи энийг Ослоос хойш гаргаж байгаа энэ характер юу ч болоогүй юм шиг амьдарч байгаа энэ олон сэжигтэй үйлдэлүүдийг цагдаа нар ер нь л сэжиглэж байгаа зүйлүүд олон байгаа ч гэсэн Маккензиг бол гэмт хэрэгтэн яг санаатай энэ хоёр хүний амьнасыг хөнөөсөн гिचг тийм хангалттай биет нотлох баримт байхгүйсэн учраас бол илүү нухацтай шалгасаар л байсан. За энэ хугацаанд бол мэдээж Маккензи буцаад нөгөө амьдралтын хэм маягтаа орсон, нөгөө харт амих аригтаарс зугаа цэнгэлт яг хэдийнэ орчихсон байсан. Тэгээ угаасаа Ослоос хэдхэн өдрийн дараа концерт үзгээд явж исэн хүн бол хэдэн сарын дараа бол ингэж аашлах нь бол аргагүй байх. Цагдаа нар Маккензигийн утас болон машины GPS-ийг нь ашиглаж агаад нэгэн ачирхалтай зүйл олсон нь Маккензи яг энэ замаар Ослоос өмнө яг 7 удаа яг энэ осол болсон маршрутын дагуу явсан байсан. Тэгээ энэ хэсэг нь бол Маккензигийн гэртeenч тэр сургуультайч тэр юусоо ойрхон газар бол биш. Тэгээ яг энэ замаар ийм ойрхон биш байхад энэ замаар бол хэд удаа явсан байгаа нь бол цагдаа нар бол мэдсэн. Хажуугаар нь зүгээр өнгөрсөн зөрсөн байх маягталтай ч гэсэн зарим тохиолдолд яг энэ осол болсон газараа машинаа эргүүлээд буцаад эхнээсээ явж байгаа нь бол харагдсан. Тэгэхээр энэ нь бол нэлээд сэжигтэй цагдаа нарт бол санагдсан. Энэхүү осол дээр ажиллаж исэн цагдаа нар энэ бол бас хин нэгэн ухаангүй болоод юм мөргөө зогсон санаандгүй золгүй осол биш. Энэ бол төлөвлөсөн санаатаагаар хоёр хүний амь насыг хөнөөсөн хэрэг байна гэж үтсэн учраас Маккензиг бол 2022 оны 11 сарын 4-ний өдөр бол баривчилсан. Маккензигийн хувьд бол яг л нөгөө хилдэг зүйлээ баривчлагтаад бол хэлсэн. Би ухаан алдсан. Би юу болсныг санахгүй байгаа. Би имлэгдэл сансан. Би өөрөө ч гэсэн өөхөх боломжтой байсан. Би ч гэсэн тухай энэ Ослоос бол охирогч гэсэн байр суурьтай бол байсан. Хിവэрэл байсан. 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Маккензигийн шүүх хурал бол аль бие осоор эхэлсэн. За шүүх хурлын шийдвэрийг бол тангарахтны 12 шүүгчээр биш нэг ерөнхий шүүгчээр шийдвэр гаргахаар бол Маккензигийн талаас хүсэл тавьсан. Прокурор талаас бол өмнө нь олон удаа Доминикийн амь насанд замтгийлжсэнийг нь яг амьдад бигтээр сонсч байсан найзуудыг нь гэрчээр авчирсан. За нэмээд Доминикийн өөрийнх нь бас хийсэн бичлэгийг нь шүүх хурал дээр үзүүлсэн. Маккензигийн унжээсэн машины хар хайрцагнаас Маккензи ухаан алдаагүй, ухаантай юу хийж байгаагаа мэдчихсэн гэдгийг нь бол бас мөн баримт нотлоготой бол бас харуулсан. За нэмээд прокурор талаас бол Маккензигийн ослын дараах гаргаж байгаа хандлага юу ч болоогүй юм шиг аашилж байгаа тэр олон тиктокуудыг нь бол нэг нэгээр нь бол бүгдийг нь үзүүлсэн. Мэдээж хамгийн том нотлох баримт болсон яг тэр осол болсон газар хэд удаа явж үтсэн гэд бүх нотлох баримтуудаа бол прокурор талаас бол гаргаад энэ бол санаатаагаар хоёр хүний амь насыг хөнөөсөн гэмт хэрэг учраас түүнд бүх насаар нь хорих алих саналыг бол шүүхт бол дэвшүүлсэн. За харин Маккензигийн өмгөөлөгч талаас бол бүр юм гайхсан байр суурьтай хүн яагаад ийм зүйл хийнэ гэж хин өөрөө унаад явж байгаа машинаа албаар юм мөргөнө гэж тэр өөрөө ч гэсэн өөхөх боломжтой байсан. Тэр машин барьж исэн учраас түүнд бүстэй байсан учраас түүнд аз тохиож тэр амьд үлдсэн. Тэр маш олон хагалгааг амжилттай давсан сэтгэл санаа бие махбодын хувьд тэгсэн тэр нь бол хохирогч гэсэн байр суурьтай бол байсан. Машинаа өөрөө баг зэрэг эргүүлээд албаар мөргсөн гэсэн байна. Тэгээ энэ хүн ухаан алдаад хажууд нь сууж байсан Доминик мэдээж сэрүүн байсан байх магадaltaй. Юу болж байгааг ойлгохгүй Маккензиг сэрэх гэж оролдохдоо магадгүй
машины жолоонд хүрсэн байж болно гэсэн байр суурийг бол бас өмгөөлөгч талаас бол илэрхийлсэн. Тэгэхээр энэ хүн бол ухаан алдсан нь бол үнэн. Харин Доминик бол машиныхын жолоог ингээд хальт эргүүлээд машиныг нь зогсоох гэж оролдохдоо тэр байшин руу чиглүүлсэн гэсэн ер нь бол байр суурийг илэрхийлсэн. Тэ нөгөө өгсөн үг хэлэхгүй гэдэг шиг Доминикийн нэрийг бол бариад бах юм яриад байсан юм лээ. Ер нь тэгээд прокурор талаас юу хэлнэ, бүх тэр хэлсэн байр суурь дээр нь бол ницаах тийм үнцэг бол өмгөөлөгч талаас бол гаргаад исэн. Тэгээ өмгөөлөгч ч одоо буруу гэж юу ах вэ, хийх ёстой ажил нь бол угаасаа ийм учраас хийсэн байх. За шүүх хурал дээр тэгээ Дэйв нь бол Доминикийн хоёр ээж бол хоёулаа үг хэлсэн. Тэгээ үг хэлж байхад нь бол Маккензи уйлж байгаа юм шиг царайлаад исэн ч гэсэн яг жинхнээсээ бол ерөөсөө уйлаагүй. Одоо юу гэм жинхэнэ одоо шингэн нулимс бол нүднээс нь бол ерөөсөө гараагүй. Шүүх хурал эхэлснээс хойш 14 хоног үргэлжилсэний дараа Маккензи шүүхээс 2 хүний амнасыг санаатаагаар гүнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн. Тэгээд түүнд бол бүх насаар нь хорих айлыг бол өгсөн. Тэгээд шүүх хурлаас хойш 15 жилийн дараа давж заалдах боломжтойгоор бүх насаар нь хорих айл өгсөн. Тэгэхээр Маккензи 2038 он буюу 34 наснда л одоо анх удаа давж заалдах боломжтой гэсэн үг. За тэгээд энэ нь болохоор мэдээж одоо 34 наснда ч магадгүй шоронгоос давж заалдах шүүх хуралдаа яалвал гарах боломжтой гэсэн үг. Хэрвээ яалахгүй бол дараагийн давж заалдах шүүх хурал болтлоо бүх насаараа хоригдохын ял нь бол өөрчлөгдөхгүй гэсэн үг юм аа. Хохирогчийн гэр бүл бол энэ шийдвэртээ санал нийлэхгүй байсан. Тэгээ бүхэл бүтэн 2 хүний амь насыг хөнөөсөн байхад түүнд магадгүй 15 жилийн дараач суллагдах боломжтой ял өгсөнд нь бол үнэхээр бухимдаж байгаагаа бол илэрхийлж байсан. Тэгээ Маккензи шүүх хурлаас хойш одоо 2 жил гарны хугацаанд бол шорондоо ялаа идлээд тав залт хөдрөө бол хүлээсээр байгаа. Тэгээ хүмүүс бол энэ гэмт хэрэг дээр бол 2 хуваагдсан байдаг. Зарим нь бол зүгээр л өсвөр насны гинэн тэнэг охин байхад түүнд одоо хэтэрхий хатуу ял өглөө. Магадгүй энэ бүхэн золгүй асал байсан бол яах байсан бэ гэж зарим нь үздэг. Зарим нь бол Маккензи хүртэх ёстойгоо эцэст нь хүртлээ хинч одоо өөрөөс нь олж ийм зүйл болсон байхад ингэж аашлахгүй байсан гэх мэт одоо байр суурьтай бол байдгийм билээ. За тэгээд энэ хэргийн ер нь нэлээд олон бичлэгүүд YouTube дээр байдгийм билээ. Тэгээд шүүх хурлаа хүлээж авахдаа ээжтэйгээ шоронгоос ярьж байгаа дуудлагууд гэх мэтчлэн бүр нэлээд олон одоо бичлэг зургууд бол интернетээр дүүрэн байгаа. Та ядаас ер нь энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Нээлттэй санал бодлоо комент зэгтжээрэй. Тэгээд дараагийн дугаар удахгүй орох учраас subscribe дарахыг бити мартаарай манайхаа. За тэгээд баяр таа.